видео үзүүлж байна. Түүхийг хамгийн ихээр гуйваалсан 10 кино. Бодит түүхээс сэдвлэн бүтээсэн олон кинонууд бидний мэлмийн оюуныг баясгадаг. Гэхдээ эдгээр бүтээлүүд бүгд үнэн байдаггүй ажээ. Тийм ч учраас та бүхэнд түүхийг гуйвуулж алдаатай харуулсан 10 алдартай киног танилцуулж байна. 1. Argo. Ben Affleck Argo киногоор шилдэгт тооцогдож Оскар хүртсэн ч түүхийн хувьд энэ нь маш асуудалтай бүтээл юм. Кинонд гардаг шигээр Иранаас 6 Америкийг аврахын тулд кино студи хуурамчаар байгуулсан нь үнэн. Гэвч түүхэндээ бол үүнд тагнуулын төв газраас илүү Канад улс илүү их үүрэг гүйцэтгэдэг байсан байна. Түүнчлэн кинонд онгоцны буудлын хэсгийг хит дөвийлгэж харуулдаг бөгөөд үнэндээ тэд онгоцондоо зүгээр л суугаад явчихсан гэдэг. 2. Сүүлчийн самурай. Том Крузийн тоглосон энэхүү адал явдалт кино нь Япон улсад барууны соёл хит түрэмгийлэн орж ирдэгтэй тэмцдэг. 1877 оны Сацума босдлогын тухай өгүүлдэг. Гэхдээ киноны гол дүр зохиомол бөгөөд Америкийн иргэний дайнд оролцож байсан нэг ч байлдагч тэдэнд туслахаар очиж байгаагүй юм а. Мөн кинонд гардаг нинжа нар нь тухайн цаг үед байгаагүй ажээ. Үүнээс гадна кино өрнөж буй тэр цагт самурай нар их буу, гар бууг аль хэдийн хэрэглэж эхэлсэн байсан. Гэвч кинонд тэд ганцхан сэлмээр тулалддаг нь учир дутагдaltaй билээ. 3. Хатан зоригтон. Тус кино нь 13 дугаар зууны сүүл 14 дугаар зууны эхэнд Английн эрх мэдлийн эсрэг тэмцэгч Шотланд босгогчдын тухай өгүүлдэг. Эдгээр тулаан үнэхээр болсон ч Мел Гибсоны найруулсан шиг өрнөгүй юм а. Кинонд Уильям Воллесийг фермер байснаар гаргадагч бодит амьдрал дээр түүнийг Шотландын язгууртан гэр бүлд төрсөн гэдэг. Кинонд Воллес эхнэрийнх нь хөнөөсөн өшөөг авахын тулд англичуудтай тулалддаг бол түүхэнд түүний эхнэрийн талаар ямар ч баримт байдаггүй. Ер нь бол түүхэнд Уильям Воллесийн тухай баримт маш хомс байдаг юм а. 4. Сонинныхан. 1992 онд Disney бүтээсэн Сонинныхан мюзикл сонин тараагч хүүгүүдийн жагсаалын бодит үйл явдлаас сэтүүлсэн. Тэдгээр хүүгүүд 1899 онд гудамжаар зүгээр ч нэг дуулж бүжиглэж яваагүй юм а. Тэд сонингийн томчуудын ашиг хит өссөнтэй тэмцэхээр жагсаж байжээ. Үйл явдлын хувьд кинонд бодит амьдралтай нэлээд ойртсон ч дөрүүдийн хувьд харин тийм байгаагүй юм а. Жишээлбэл гол дүр болох Jack Kelly, Christian Bale жагсаалыг удирдах байсан хүмүүсийн зан төрхийг нэгтгэсэн зохиомол дүр ажээ. 5. Marie Antoinette. Kirsten Dunstын Францын хатан хааны дүрд тоглосон София Копполагийн найруулсан уг кинонд түүхчид маш шүүмжлэлтэй ханддаг. Учир нь тус бүтээлд алдарт удирдагчийн загвар хит замбраагүй байдалд дурлагч ухаангүй нэгэн өсвөр насны охиныг харагдуулдаг юм. Харин түүхэнд Антонеттиг маш ухаалаг төдийгүй улс төрийн гүн мэдлэгтэй нэгэн байсан гэж тэмдэглэжээ. Мөн тэрээр энэхүү киноны алдарт ишлэл тэдэнд бялуу идүүл хэмээх үгийг хизээч хэлээгүй нь тодорхой юм. 6. Төгс оюун ухаан. Russell Crowe математикийн гоц ухаантан John Nash-ийн дүрд тоглодогч шүүмжлэгчид уг кинонд Nash-ийн жинхэнэ дүрд хүрэх болон сэтгцийн өвчнөгч бодитоор харуулж чадаагүй гэж шүүмжилдэг. Учир нь Nash шизофрентэй байсан ба энэ өвчин тухайн кинон дээр үзүүлж буйгаас шал ондоо байжээ. Кинонд түүний өвчний онош эсвэл эмчилгээ ч юм уу илүү бодит зүйлийг цогцоор харуулж чадаагүй юм. 7. Совдан эрэг. Майкл Бэйн найруулсан адал явдалт Совдан эрэг кино нь мэрэгчлэтнүүдийг галзууруулдаг гэхэд хэлсдэхгүй. Үнэхээр Совдан эрэгт бөмбөгдөлт болсон уу гэвэл болсон. Гэхдээ хизээч кинонд үзүүлсэн шигээр Япончууд эмнэлгийг онилоогүй юм а. Яг уу ганцхан эмнэлэг бөмбөгдөлтөнд өртөж нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байдаг. Өөрөөр хэлбэл дүрийг тодотгож хайр сэтгэлийн холбоо зэргийг хит дөвийлгэж өгсөн нь цэрэг армийн хит хідэн шинж чанарыг орхигдоход хүргэжээ. Мөн Франклин Рузвельт тэрэгцрээсээ босож буй хэсэг кинонд гардаг нь байж боломгүй зүйлс болох боломжтойг харуулж буй мэт боловч энэ нь цэвэр зохиолын хийсвэр төсөөлөл юм а. 8. Нэр үгүй. Та Эдвард де Вер гэж сонсож байсан уу? Шекспирийн бүх жүжигийг энэ хүн бичсэн гэх онол байдаг. Шекспир судлаачдын уурыг нилээдгүй хүргэдэг. Тэгвэл де Вер нийт масс болон улс төрийг хяналтанд оруулахын тулд Шекспирийн жүжигүүдийг бичсэн гэх санааг илтгэдэг нь уг кино. Шекспирийн бодит амьдралтай хийхэн зөрчилддөг гэж түүхчид үздэг юм а. 9. Хөгжмийн чимээ. Бодит амьдрал дээрх Ахмад Вон Трапп нь Кристофер Пламмерийн тоглосон шиг цэргийн харгас удирдагч байгаагүй бөгөөд тэрээр гэр бүлийнхээ хайрыг хүлээсэн эцэг хүн байжээ.
Мөн тэд гэр бүлээрээ оргож Альфийн нураг даваагүй юм. Хэрэв үнэхээр давсан бол тэд Швейцарт бус нацист Германд очих байваа. Гэхдээ тэд бодит амьдрал дээр яг цагтаа амжиж өдрийн цагаар төмөр замаар Итали руу нэвтэрсэн гэдэг. Харин яг маргааш нь Австрийн хэл хаагдсан байдаг юм а. 10. Манай эртний өмнөх 10,000 он. Хэдийгээр энэ кинон уран зөгнөлт боловч энгийн үзэгчдийн хүртэл түүхийн алдаатай байдлаараа цохолцоолдог. Тус кинонд хэдэн мянган жилийн дараа бий болсон хүлэг онгоц үйлдвэрлэл зэвсэг гардаг. Харин бодит амьдрал дээр манай эртний өмнөх 10,000 онд арслан заанууд пирамидыг босгоход оролцоогүй лавтай юм а. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.